Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ээлжид сонирхолтой мэдээлэлтэй бичлэгтэй эргээд тавтай морил. Dance Monkey дууг мэдэхгүй хүн өстой ховор шүү дээ. Анх энэ дууг сонсоод бүр амар дуртай болж байсан. Өнөөдрийн дугаараараа энэ дууг дуулсан дуучин яагаад таг болсон тухай сонирхолтой мэдээг хүргэхээр бэлтгэлээ. Надтай хамт байгаарай. Мөн миний сувагтай цаашид хамт байхыг хүсвэл subscribe дараад хонхон дээр нь дарчихвал шинэ бичлэг орох болгонд танд мэдээлэл ирэх болно. За ингээ үндсэн бичлэгтээ орцгоё. Юуны түрүүнд Tone and I гэх бүсгийн талаар товчхон танилцуулъя. Түүний жинхэнэ нэрийг Tones Watson гэдэг ба тэрээр 2000 оны 8 дугаар сарын 15-нд Австралийн Мельбурнаас өмнөд зүгт орших Mornington хойгийн Марта ууланд өссөн байна. Тэрээр хөгжмийн мэргэжлийг хэрхэн сонгосон тухайгаа ярихдаа нэг өдөр би гэр бүл үеэлүүдийнхаа хамтаар Frankston цэцэрлэгт хүрээлэнд очсон байдаг. Би зүгээр л дуудуулж байсан чинь манай аав эгч надаа нэг нот барьж чадчихээн. Яг л чиний хоолой 7 настай хүүхдтэй шиг их гой сонсогдож гин гэж хэлснээс ахуулаад би урам ороод за дуулах замнал эхэлсэн гэж хэлсэн байдаг. Тэрээр дуулахаасаа өмнө төрлөх нутагта Universal дэлгүүрт хувцсны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг байсан ба 2009 онд YouTube хуудас үүсгээд дуунуудаа нийтэлсэн байна. Мөн тэрээр жижиг над модод оролцдог байсан ба Mornington дэх жижиг pub баарнуудад дуулж эхэлсэн. Тэрээр соло карьер руу шилжсэн тухайга дурдахдаа би үнэндээ жижиглэн худалдааны ажлаасаа халагдсан бөгөөд тэр мөнгөөр анхныхаа микрофоныг худалдаж авч байсан. Тэгээд л өөрийгөө ойлгох гэж хичээж эхэлсэн ба үүнийхээ үр дүнд дэлхийд алдартай дууг бүтээж хөгжмийн түүхэнд том мөрөө үлдээж чадсан гэж хэлжээ. 2009 оноос карьераа эхлүүлсэн Tones нь тухайд 19 наснда буюу 2019 оны 5 дугаар сарын 10-нд Dance Monkey дуугаа цацсан ба клип болон хоолойны өнгө аясын хувьд үзэгчдийг бүр алмайруулсан байдаг. Тухайд би энэхүү дууг анх сонсож байхдаа дуучныг нь эргэтэй гэж бодож исэн. Та нар ч гэсэн видео клипийг нь үзээгүй байхдаа тэгж бодож исэн байх. Тэгээ дууг нь сонсохоор болохоор яг хүүхэд шиг, за тэгээ өөрийг нь харахаар эргэтэй хүн шиг, тэгээ яг амьдрал дээр болохоор эмэгтэй хүн байсан. Тэрээр хэлэхдээ хүмүүс миний гадаад төрхийг маш их эсэргүүцдэг байсан нь надад айгүй хүнд туссан. Заримдаа би өөртөө хэлмээр санагддаг байсан. Би бусадтай яг л адилхан үүнийг тэсч байна гэж. Dance Monkey бол эмэгтэй уран бүтээлчдийн хувьд дэлхийн хамгийн их стриминг хийсэн дуу бөгөөд 3 тэрбум удаа тоглогдсон түүний амьдралыг орвонгоор нь өөрчилж чадсан. Энэ бүх зүйл болсноос хойш би нэг ч өдөр аз жаргалтай байгаагүй гэж тэрээр хэлсэн. Үүнээс гадна ууг дуу өөрөө хүмүүсийн бодож байснаас хамаагүй илүү гонигтай дуу байсан. Учир нь Dance Monkey гэж сонсоод л яг хүмүүс бүжиглэх vibeтай болдогч цаад утга нь бусдад одоо хүүхэлдээдээ зүйрлсэн эсвэл боол эзнийг тодорхойлоход хэрэгэлдэг нэр томьёо юм байна. Бүжигчин сармагчин гэж хэлэх нь өөрийн мэдлгүй итгэвхтэй эсвэл итгэхгүй байдлаар ямар нэгэн зүйл хийхийг албаддаг хүнийг одоо зүйрлэлт юм байна. Тэрээр энэ дуугаа анх гудамжинд дуулж байсан үеэд дурсан битсэн байна. Тэрээр түүнийгээ ярихдаа тэр үед түүнийг дуулж байхад үзэгчд архинд илүүд ингээд согцсон байсан. Маш өвмэн шуугантай байсан. Түүний гудамжинд гитартай тоглож байхад нь 30 минутын дотор хүмүүс бүх мөнгийг нь булааж аваад явцсан ба үзэгчдийн нэг нь чи ямар ч авьяасгүй юм байна гэж хэлсэн бөгөөд тэр үед түүнд хүнд цохил болж исэн. Бусад үзэгчид түүнийг үргэлжлүүлэн тоглохыг шаардсан нь надад үнэхээр муухай шүн байсан гэж тэрээр хэлсэн. Хүмүүс зүгээр л байнга дахиад гэдэг зүйлийг түүнээс шаардж исэн. Тэднийг тэгж хашгирах тоолонд би бүр 6 удаа нэмэлт тоглолт хийсэн. Тэгтэл тэд ерөөсөө ханахгүй байсан. Тэр нь одоо намайг хүсэж байгаа биш, намайг доромжилж байгаа мэт санагдчихсан гэж хэлсэн. Ингээд тэрээр Dance Monkey дундаа тэр үеийг бодон Dance for me гэх хэсгийг оруулсан ба түүнийг цааш нь тоглохыг шаардаж байсан хүмүүсийн үгэнд хариу болгож бичсэн байна. Тэрээр мөн хэлэхдээ би хүмүүстэй холбоотой бүхнийг дундаа оруулсан. Тэд ахаад ганц удаа гэж хэлж эцэст нь тэр дуугаа бичих үедээ өөртөө итгэх итгэлээ бүрэн алдсан. Тэр хувцас солих өрөөнд энэхүү дуугаа одоо тэр орой болсон явдлыг бодож төсөөлж Dance Monkey гэдэг дууг бичжээ. Түүний алдар нэрд хүрэхэд тэр шүн аягүйх одоо нөлөөлсөн гэж ойлгож байна. Тэгээд үзэгчдийг энэ дуугаараа бүр донтуулж чадсан. Tones энэ дуугаа сошиал цацгаасаа өмнө гудамжинд дуулдаг байсан байна. Тэгээд хүмүүс зөвхөн тэр дууг нь сонсохын тулд тэр газар нь ирдэг байсан. Тэгээд Нью-Йоркийн Byron Bay гэх гарчигтай нэгэн бичлэгийг байршуулсан хүн нь дууны нэрийг мэдэхгүй ч анх сонсоод шууд шүтэмшрэгч нь болсон гэж бичсэн байдаг. Бичлэг дээр хэдэн зуун хүн Tones-ийн тоглолтыг үзэж байгааг, тэдний нэг нь миний амьдралын хамгийн гайхалтай шүн гэж хашгирч байгааг тэрхүү бичлэг дээр харуулсан байдаг. Өөр нэг кейс нь болохоор TikTok дээр нэг хүн бичлэг хийхдээ би гудамжинд одоо бичлэг хийж байгаа энэ дууг анх сонсоод энэ дууг биччихлээ гэсэн гарчигтай одоо бахархалтай тийм TikTok-ийг хүртэл оруулж байсан. Tones-ийн менежер нь хэлэхдээ анхны дуу дуусахад л дор хаяж
20 хүн ирдэг байсан. 3 дахь дууны төгсгөлд 50 хүн цуглчихсан байдаг. Харин тоглолт дуусахад 150 хүн цугласан байдаг байлаа. Үүний улмаас цагдаа нар биднийг хаах хүртэл байдал үүсчихсэн. Хэдхэн 7 хоногийн дотор үзэгчдийн тоо зам руу гарч аюултай нөхцөл үүсэх хэмжээнд хүрсэн гэж мэдгдсэн. Гудамжны өөр хөгжимчид над руу уурлаад, зарим нь бүр бүлэг үүсгэж Төнсийг хотоос хөөх гаргах шийдвэр бас гаргаж исэн. Төнс хэлэхдээ болохоор тэд миний үзэгчдийн тоо хит их байгааг зүгээр л үзэн яддаг байсан гэж хэлсэн байдаг. Энэ шалтгаанаар Төнс өөрийн тоглолтыг нэгэн хостелд зохион байгуулсан бөгөөд энэ нь бүрч том амжилтыг түүнд өгсөн. Хүмүүс бүгд л хостелд ирж гинэт энэ хостелд дүүрээд багтаамж нь хүрэхээ болж хүмүүсийг оруулах боломжгүй болтлоо дүүрж исэн. Энэ тоглолтуудаа хийхдээ болохоор Dance Monkey-г тоглолтынхаа хамгийн сүүлд дуулдаг байсан. Яагаад гэвэл хинтэн дуусчих юм бол тоглолтыг нь хүмүүс үзэхгүй явцдаг. Тийм учраас дуунууд дээр хүмүүсийг байрж агаад тоглолтоо дуусах үед дуртай дуугийн дуулаад тэгээд дуустдаг байсан. Хүмүүс Dance Monkey-гийн үгийг бүгд цээжээр мэддэг байсан бөгөөд тэр үеийг Tones өөрийн хамгийн аз жаргалтай үе гэж тодорхойлсон байдаг. За тэгээ гудамжны үзүүлбэрээс 14 мянган дагагчтай болсон Tones $800 зарцуулан Dance Monkey-г бичүүлсэн. Тэгээд өөрийн анхны албан ёсны хуудсандаа 2019 оны 5 дугаар сарын 10-нд сошиалд цацсан. Сошиалд цацсныхаа дараа тэр ямар ч өндөр хүлээлтгүй байсан. Бүр Австралийн радиогоор ч тоглогдохгүй байх гэж бодож исэн. Тэгтэл одоо бодол шал эсрэгээрээ өөрөөр иргсэн. Dance Monkey дуу гарснаас ердөө 30 хоногийн дараа Австралийн чартын оройд нь хүрсэн ба за энэ дуу гарснаас 1 сарын дотор 1.6 сая үзэлтийг авч чадсан. Үүний дараар тэрээр анхны наадмын урилгаан хүлээн аваад уг арга хэмжээнд зээлтээс хамаагүй дээрээр оролцсон. Тэрээр хамгийн ихний фестивалынхаа эхэнд дуулсан ба урд нь хөвчлийн энэ тайзан дээр ойролцоогоор 200 орчим хүн байдаг байсан бол түүнийг дуулснаар 40 мянган хүний үзэлтийг авч үзэгчдийг татаж чадсан. Тэрээр одоогийн байдлаар 90 гаруй дуутай боловч яг л газрууд дээр очихоор Dance Monkey-г дуулахгүй бол хүмүүс яваад өгдөг эсвэл өөр дуу дуулахаар Dance Monkey-г дуулуулъя гэд дундуур нь хашгирдаг. Энэ үзэгдэл нь түүнд тэм сайхан санагддаггүй ойлгомжгүй байдаг байсан. Тэрээр хэлэхдээ би үнэхээр тийм байдалтайгаар дэлхий дээр гарахыг хүсэхгүй байна. Хүмүүс миний бусад дууг сонсохдоо хоолой чинь өөрчлөгдсөн байна. Ганцхан тэр дуугаал дуул энтер гэсэн дарамтыг надад үүсгдэг. Ямар ч дуучин хүн бүх дуугаал дуулахыг хүснэ шүү дээ. Эхэндээ ихэнх хүмүүс түүнийг одоо Dance Monkey-г дуулж байхдаа хоолойгоо айгүй амар засварлцсан байна гэж бодож исэн. Ийм төрлийн нийтлэлүүд түүний хоолой байглаас өөрөө байсныг нь тайлбарлах хэрэгтэй болсон. Гэсэн хэдий ч тэр үед дууг нь үзэн ядагчдын айрмыг үүсгэж байсан. Dance Monkey дуун Tones and I-ийн хамгийн муу дуу гэж олон нийт шүүмжилсэн. Тиймээс Dance Monkey бол түүхэн дэх хамгийн муу дуу бөгөөд хүмүүн төрлөختөн үүнийг алдартай болгохыг хизээж уучлахгүй гэсэн хүмүүсийн постууд ч зөндөө явж байсан. Jenna Ortega ч энэ дууг шүүмжилж хэрэг хэн нэгэн энэ дууг миний гэрт тоглоно гэж бодож байгаа бол тэр даруйхан гарч явж болно гэж бичсэн байдаг. Хачирхалтай нь Nicki Minaj Tones-ийн хувьд илүү том асуудал болж исэн. Dance Monkey хэдэн сарын турш чартыг тэргүүлж байсан бөгөөд энэ үеэр Nicki Minaj шинэ дуугаа гаргаад дагагчдаа энэ дууг дугаар нэгт оруулахын тулд юу ч хийж болно гэж хэлсэн. Гэвч Nicki Minaj-ийн нөгөө нэг фэнүүд нь түүнийг маш ихээр доромжилж түүнийг хямралд хүргэсэн. Тэрээр нэг бахархалтай зүйл хийж чадж байгаа нь болохоор миний том шүтэн Beyoncé болон одоо Холливуудын алдартай дуучид хизээч миний амжилтыг эвдэж байгаагүй гэж бахархалтайгаар хэлжсэн. За тэгээд түүний Instagram-ыг 2024 оны байдлаар харахад танигдахын аргагүй болсон илт байгаа. Тэгэхээр энэ их доромжлынхаа үр дүнд өөрийгөө 1000% өөрчилж чадсан нь үнэхээр гайхамшигтай. Тэрээр одоогийн нөхөртөөгөө суухаас өмнө нэг удаа саасныхаа дараа эрс өөрчлөлтийг эхлүүлж одоо үдүүн байснаа одоо маш гоё үзэсгэлэнтэй туранхай болсон байгаа. Түүний сүүлийн үеийн мэдээлэлээс дуртахад нэгэн шоун дээр өөрийн перформансаа үзүүлж байх үедээ хөлнөөс нь цус урссан гэж хэлсэн. Тэгээд тоглолтынхаа дараа эмнэлэгт очиход хүүхдэд тээж агаад тэгээд тэр тоглолтын перформанс одоо тэр их бэлтгэлээс болоод зулбсан гэж өөрийнхөө сошиал хаяг дээр нийтлсэн байлээ. За ингээд өнөөдрийн бичлэг үүгээр өндөрлөж байна. Ямар ч тач бүүн болж гарч ирээд шүүмжлэлд өртөн түүнийхээ ачаар өөрийгөө хурцалж өөрчилж чадсан мундаг эмэгтэй байна гэж бодлоо. Түүнд нийт 90 дуу байдгаас хүмүүс Dance Monkey дуугаар нь таньдаг шүү дээ. Тэгэхээр энэ өөрчлөлтийнхөө дараа дахин тайзан дээр гарч ирж байгаа юм байна. Энэ удаагийн дугаар сонирхолтой байсан бол subscribe дараарай, комент бичээрэй, шеэрлээрэй. Дуртай дууныхаа дуучны түүхийг судлахад надад бас таатай байлаа. Дараагийн сонирхолтой бичлэгээр уулзлаа. Түр баяртай.